Тада! Өнөөдөр танд ярьж өгөх кино бол Squid Game. 9-р анги. Гихүүн санаа хоёрт дайр хамгаалахыг шийдэх зоос чөтгийг хэлээд гурвалжин дөрвөлжин хоёрын аль нэгийг сонго гэхэд гихүүн гурвалжинг сонгов. Зоосыг шидэхэд гурвалжин талан дээш харсан тул гихүүнээс дайр хамгаалахын аль нэгийг сонгоив. Хамгаалахыг сонгох байх гэж бодтол дайрахыг сонгож өгдөг шүү. 6 дахь тоглоом 70 харуулж хэдийг зарлаа. Тоглоом нь дайрагч 70 арвалжны дүрсний дотор орж хамгаалтыг нэвтэлж 70 арвалжны толгой буюу гурвалжин дүрсний дээр байрлах бүрэнхий дүрсэн дээр гიშгснээр ялагч болно. Хамгаалагчийн хувьд зураг дотор орж ирсэн дайрагчийг зургаас гаргах юм бол ялна. Дайрагч болон хамгаалагчийн аль нэг нь нас барсан тохиолдолд үлдсэн үнэн ялагч болох 3 дүрмтэйг танилцуулав. Вип үзэгчид шилэн ханы цаанаас тоглоомыг үзэж байна. Тэд тавлаа байгаа харагдана. Ирвэс яасан юм бол доо. Хар хувцастан вип үзэгчдэд тус тоглоом нь хүүхдийн тоглоомууд дундаас хамгийн их биеийн хүч шаардсан хүч хэрэглэдэг тоглоом гэдгийг хэллээ. Гихүүн хүүхэд байхдаа хамтдаа тоглодог байснаа санаж байна уу гэхэд сануу дэмий юм яриха болилгээд хутгийг бариад дайрахад гих бах готлоо үдэж байхдаа гартаа шороо атгсан байж таарад сануугийн нүд рүү цацчихв. Бороо орж эхэллээ. Вип үзэгч буг сайн бороо орох үеэ мэддэг гэж хэлв. Сануу Себёгийг угаасаа өгөх гэж байсан. Зовлонгоос нь хурдан салгаж өгсөн юм гэхэд гихүүн амьд байсан, аварж болох байсан гэв. Гихүүн Себёгийг аврахаар хамтдаа тоглоомыг орхиж эндээс мөнгийг авахгүй явах вийгээд сануу Себёгийг алсан байв. Гихүүн тэр хүүхэд байгаагүй бол чи энэ хутганд өгөх байсан гэд хутгаа гаргаж ирээд сануу руу дайрлаа. Тэд тэмцэлдэж гихүүн сануугийн гарыг зүснээр сануу хутгаа алдаж унгав. Гихүүн хутгийг өшгөлж холдууллаа. Сануу пиджак ашиглаж гихүүний хутгатай гарыг барьж түүний хутгийг унгав. Тэд барьцалдаж сануу гихүүнийг зурагнаас гаргахын даваан дээр гихүүн санууг тухаараа мөргөж тэд үргэлжлүүлэн зодтолтов. Сануу гихүүнийг пиджакаараа бов. Гихүүн санууг чимхүү яв ямартайч болтноос нь мултарч чадлаа. Үргэлжлүүлэн зодтолцоор сануу газар байсан хутгийг аваад гихүүний гуйнд зоогоод дараа нь гитцийг нь утгалчихв. Сануу энэ газрыг санаж байна уу? Эхний тоглоом болсон газар. Тэгэхэд энд байсан бүх хүн одоо хүсэн. Та бид хоёроос бусдна гэд өшгөлөв. Тэгээд цээж рүү нутгалах гэхэд гих бах гараараа хамгаалж түүний гарыг хутга нэвтлээ. Гих бах сануугийн хөлийн махыг тас хадсан нулимад санууг чи алсан гэд хид зохив. Тэгээд гарнаасаа хутгаа салгаад сануу руу далайв. Санууг хутгалчихлаа гэж боттол түүний хажууд газар руу хутгаа зоосон байв. Гихүүн бариандаа орохоор алхаж явснаа оролгүйгээр буцаж ягаанд бит хоёр татгалзуул ингээд дуусна үстэй гэхэд арслан шагналын мөнгийг хаяад уу гэд хэл гайхна. Сануу тантай үүнийг тоглохоор ээж хоолоо ид гэж дууддаг байсан. Одоо хинч дуудахгүй байна гэхэд гихүүн гэртээ харьцгаа гэд санууд гараа өглөө. Сануу гараа өгөх гэж байснаа болоод аха намайг уучлаарай гэд өөрийнхөө хоолойг утгалчихв. Сануу хүн чарахтаагүй байж босохгүй хөвтөд байсан гихүүнийг ялаг гэдэл тэгсэн бололтой. Гихүүн санууг тэрврээд түүний нэрийг нь дуудан уйлсаар сануу манай ээжийг гисээр сүлийн амьсгалаа авч өглөө. Гихүүн үгүй гэж орлон цөрхрэн уйлсаар дэлгэцтэй шалан дээр зөвхөн гихүүний зургал үлдлээ. Хар хувцастан гихүүнтэй лимузинд явж байна. Хар хувцастан ялсан чинь баяр хүргэе гайхалтай тэмцээн боллоо гэхэд нүдэ болгосон гихүүн яагаад ийм зүйл хийдэг юм бэ гэд асуухад морины уралдаанд дуртай бидтэй. Та нар бол уралдаа нэмэр чамайг хол тавьж чадахгүй гэж бодсон гэд хэлв. Гихүүн чи хийм бэ гэхэд хар хувцастан зүгээр зүүдэлсэн гэж бодгээд бага өмсөд нойрсуулах хий цацаж түүнийг унтуулав. Гихүүнийг лимузингээс буулгаж хайлаа. Шүүлтийн өдөр ойртож байна гэд орилж байсан хүн түүнийг олж нүдний болтыг нь тайлав. Гихүүнийг сэртэл түүний аманд алтан карт чигчсэн байв. Гаргаад итем тийгээд өөрийн оролцогчийн дугаарыг хэтэл код нь зөв бэж 10,000 вон авлаа. Тэр картанд нь 45 тэрбум 599 сая 90,000 вон үлдсэн байгаа нь харагдана. Гихүүн гэрлүүгээ явж байхад санууг ээж хараад чиний царай яасан юм бэ? Бас арх ууж зодон хийсэн юм уу гэд ээжтэйгээ хамт идгээд хараамар загсагв. Ээжийнх нь би өвдсөн юм уу? 2 хоног зах дээр ирээгүй гэхэд гихүү хариулсангүй. Итемээс авсан 10,000 воноо өгөхөд мөнгөө ээжтэй аваачиж өггээд авсангүй. Сануугийн ээж сүүлийн үед сануутай холбоо бариагүй биз гэд асуухад гихүүн бас л хариулсангүй. Сануугийн ээж за үгүй байхдаа явдаа гэд лангуугаа орлоо. Гихүүн гэртээ ирээд ээжээ би гэртээ ирлээ гэхэд
Гэр нь харанхуй хинч дуурсангүй. Ээжийнхээ өрөөнд ороход ээж нь газар хэвтэж байв. "Гихүн та унтаж байгаа юм уу?" "Би ирлээ" гэд ээжигээ дуутахад ээж нь аль хэдийн амьсгал хураасан байлаа. Гихүн итгэж өгөхгүй. "Ээжээ нүдэнэ, би ирлээ. Би мөнгө олж ирсэн" гэж хэлээд ээжийнхээ хажууд хэвтээд ээжигээ тэрвэв. Хөөрхий ээжигээ эцсийн замд явхад нь хамт байж чадсангүй. Амьдтай бие биеэ харилцгаая. 1 жилийн дараа Гихүн метронд явж байна. Түүний үнэр танар нэвширсэн муухай байх тул хавь оройхон нь хамраа дараастай. Муухай үнэртэй сахал хүсэндээ баригдсан түнд банкны захирал долгонож гарнаа. "Бид тань руу машин явуулах байсан юм" гэд баристагийн чансан кофегоор дайлав. Эндээс бид Гихүнийг мөнгө огт үрээгүй, хүү бодогдохгүй картын насанд байсаар байгааг нь мэдэж авна. Захирал тань шиг VIP хүмүүст зориулж туслах үйлчилгээ нээсэн гэхэд Гихүн босоод ирэв. Захирал сандарч "Би хүндэтгэлүү хандсан уу" гэд санаа зовно асуухад Гихүн 10,000 вон зээлэх үү гэж асуухад банкны захирал маш баян хүн өөрөөс нь мөнгө асуусанд нь балмагцсан ч бололгүй яах вэ гэд түүнд 10,000 вон өглөө. Гихүн аваад талархан бүгдийгөөд гараа явлаа. Гихүн далайн эрэгт сөөж уугаад сууж байхад нэг эмгий ирээд цэцэг авахыг гуйв. Гихүн сайхан сэтгэлтэй өрөвчин болохоор түнд цэцэг хэрэггүй байсан ч гэсэн эмээд мөнгө өгөхөд эмээ баярлаа гэд цэцгийг түүний хажууд үлдээв. Цэцэг рүү харсан чинь авсыг санагдуулам дугтуу наалттай байлаа. Нээгээд үзтэл нөгөө муу ёрын нэрийн утас байв. Эргүүлээ тартал хизээ хаана гэдгийг тодорхой бичсэн байх бөгөөд чиний гамбуугээс гэж бичсэн байв. Шүр таах тэмцээн болохыг сонсоод хамтдаа тоглоно гэж бодож байхдаа өвөө Гихүн нар гамбуу болцгоосон юм. Бараг анд болцсон гэж ойлгож болно. Гихүн бүр шок. Өгсөн гэж ботсон хүнээс зуруус ирэхээр гайхаж балмагдах нь тодорхой шүү дээ. Ямар ч байсан нөгөө газар нь яваад очлоо. Бүтэн давхарт цонхны хажууд ганцхан л имлэхийн ор байв. Орон дээр амьсгалын аппарат зүүсэн уу ил нам өвөө дүрээрээ байж байдаг шүү. Гихүнд сүлийн ганц шүрээ өгөөд өөд болсон гэд түүний араас ямар их гашуудаж өөрийгөө буруутгаж шаналж гунигллаа да. Тэгсэн ингээд амьд байж байдаг. Маш их балмагцсан Гихүн "Чи хэн бэ? Бүгдийг чи хийсэн юм уу?" гэд асуухад өвгөн цонхоор хараад "Тэр эрэхтэй ийм байдалтай хитэн цаг болж байна. Согтуу орон гэргүй хүн шиг л харагдаж байна. Тэндээ үлдвэл удахгүй хүлдэж өхнө. Хинч түүнд туслахгүй байна" гэхэд Гихүн "Яагаад тийм зүйл хийсэн юм? Хариулаач" гэд орлов. Өвгөн нохоо хутсан чинээч тоохгүй үргэлжлүүлээд "Чи байсан бол явж байснаас хатаад тэр муухай үнэртэй хүнд туслах байсан уу? Дахиад надтай нэг тоглоом тоглол. Шүн дунд хүртэл тэр хүн энэ хിവэрэ байвал би ялна. Хин нэгэн тэр хүн туславал чи ялах болно" гэхэд Гихүн түүний асуултанд хариулахгүй өөр юм яриад байгаа өвгөн рүү "Яагаад намайг амьд үлдээсэн юм бэ" гэд өвгөнийг багалзуурдан "Дими юм яриха бол яг одоо ч би чамайг алж чадна" гэхэд өвгөн "Тэгвэл чи үүрт хариултаа авч чадахгүй. Тоглох юм бол асуултанд чинь хариулна" гэд Гихүнийг гарцаагүй байдалд оруулав. Гихүн "Чи ялагдвал би чамайг алах болно" гэхэд өвгөн "Чи юугаар дэнчин тавих юм" гэхэд Гихүн "Чи хүсвэл бүгдийг авч чадна вэстэй. Юу ч байсан болно" гэв. Гихүн мөнгийг ямар амархан олдог болохоор ийм зүйл хийдэг юм бэ гэхэд өвгөн "Чи мөнгө олж үтсэн болохоор мэднэ. Тэр амар байсан уу" гэж асуув. Гихүн "Чиний юу нь үнэн, юу нь худлаа юм бэ" гэхэд өвгөн өөрийн нэр толгойдоо хавдартай гэдэг нь шүр таах тоглоомын үеэр хайгаад байсан гэр эхнэр хүүхдээ бол Гихүнд худлаа яриаггүй гэдгийг мэдж авна. Гудамжинд хөвцөн байгаа хүнд нэг хүн туслах нь уу гэсэн чинь түүнийг тэмчиж аваад явчихлаа. Өвгөн "Тийм зүйл болсны дараа одоо ч гэсэн хүнд итгэж байна уу" гэж асуув. Өвгөн Гихүнийг мөнгөнд гар хүрээгүй мэдээд уулзахыг хүссэн байж. Тэгээд тэр мөнгийг өөрийгөө буруутгаснаас болоод хэрэглээгүй юу гэхэд Гихүн "Чам шиг хүнд өөрийгөө буруутгах талаар ярих хэрэг байхгүй" гэхэд өвгөн "Тэр мөнгө чиний аз, хичээл зүтгэлийн үр дүн. Чи тэрийг ашиглах хэрэгтэй" гэж хэлв. Гихүн яагаад тийм зүйл хийснийг нь асуухад өвгөн "Их мөнгөтэй болохоор юу ч идэж уусан, эдэлж хэрэгэлсэн ч бүгд уйтгартай болдог. Миний үйлчлүүлэгчид надад дахиад хөгжилдөх зүйл үлдээгүй" гэж хэлсэн юм. Тэгээд бүгд цуглаад "Юу хийвэл сонирхолтой байх бол" гэж бодож үтсэн гэж хэлэхэд Гихүн "Сонирхолтой байхын тулд тийм зүйл хийсэн гэж юу" гэд ихэд урлав. Өвгөн "Би хэндэж тоглоомыг хүчээр тулгаагүй. Бас чи өөрөө эргэж ирсэн биз дээ" гэв.
Шүн дунд болоход 2 минут үлджээ. Өвгөн чиний аз дууссан болтой. Одоо болтол хүнд итгэж байна уу гэхэд гийхүн тоглоомонд яагаад оролцсныг нь асуув. Өвгөн баг байхдаа найзуудтайгаа яаж ч тоглосон цаг өнгөрч байгааг ч анзаарах сөхөөгүй маш их хөвгчлөлтэй байдаг байсан. Үхэхээс өмнө дахиад ганц удаа мэдрэхийг хүссэн. Чиний ачаар санахгүй байсан эртний зүйлсийг сансан. Тийм хөвгчлөлтэй байгаагүй үнэхээр утсан байсан гэв. Тэгээд л гийхүнд сүүлийн ганц шүрээ өгсөн юм байж. Худлаагаасаа зүнж зүжиглээд гийхүнээр баахан бахтаваа хангачилт. Зэвүүн хөшийн маань нэрээ хиллэгч үг болтгүй. Шүн дунд болохоос өмнө түүнийг нэгжээд байх шиг болттой байсан залуу тусламж авчиржээ. Хүн ирчихлээ гэд хэлсний дараа шүн дунд болж цаг дугарлаа. Өвгөн рүү хартал аль хэдийн амьсгал хураасан байв. Гийхүн өвгнөөс чи харсан биз дээ. Чи ялагдлаа гэд түүнийг орхин явснаа. Буцаж ирээд өвгөний нүдийг хаалаа гэж боттол хар хувцастан ирж хаасан байв. Хар хувцастан өвгөнд вип зочдыг ирснийг мэдэгдэж байсан хэсэг гарна. Өвгөн үцэг нь оролцохоос илүү хөвгөлтэй байхгүй учраас зочдыг хар хувцастанд хариуцуулсан байжээ. Гийхүү ах үсчинд орж ирсэн байна. Зурагтаар Солонгос улс өрхийн үрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлж байгаа тухай мэдээлж байна. Гийхүн сахлаа хусуулаад үсээ тайруулж улаан өнгөтэй болгуулчихсан байна. Үнэн мэдрэмжгүй. Асрамжийн газар Сибиогийн дүүдээр ирсэн байна. Гийхүү ах чи чолоо ихчтэйгээ адилхан юм гэхэд та манай ихчийг таньдаг юм уу гэд асуухад найз нь байсан гэхэр нь ихчигээ одоо хаана байгааг асуув. Гийхүн хүүтэй хамт сануугийн ээж дээр ирсэн байна. Ихч нөгөө хүүхдүү гэхэд гийхүн тийм гэхэд ихч нэрийг нь асуугаад их сэргэлэн хүү байна гэд толгойг нь нэлнэ. Гийхүн харж хандаж байгаарай гэхэд санаа зовлтгүй яваад ир гэв. Хүүгээ алдсан их ээжээс өөрцгүй ихчигээ алдсан хүү. Одоо тэд нэгнийхээ сэтгэлийг твтэхэндээ. Гийхүүн ч хүүг эргэж авахгүйгээр хүлтээх шиг боллоо. Ихч хүүд их л халамж тавина. Хоол идээгүй гэхээр нь холлоод хүүтэн байхад нэмгэн хувцалсан байна гэж чандаамнаас нь зузаан хувцыг нь гаргаж ирэхээр нэгтэл чандааманд дүүрэн мөнгө байх бөгөөд сануугаас зээлсэн мөнгө гэсэн тэмдэглэлтэйсэн байлаа. Игч гийхүүний араас явсан ч хожимдсан байв. Гийхүүн охин руугаа явхаар онгоцны бодол руу явж байх замдаа охинтойгоо уцаар яран алхаж байхад өөртөө нь цаас шидэх тоглоом санал болгож тоглосон залууг өөр нэг хүнтэй тоглож байхыг метроны замын эсрэг талаас хараад нөгөө тал руу чамдаам цүх хамаг юм хаяад яарвчлангүү очиход амтсангүй метронд суугаад явчихлаа. Гийхүүн шинэ оролцогчоор онилогдсон залуугаас хизээч болохгүйгээд нэрийн хуудсыг нь булаагаад авчихлаа. Охин руугаа Америк явхаар нислэгээ хүлээж сууж байхдаа нэрийн хуудсыг эргүүлж тойруулж бодлогошронгүй хараастай. Гийхүүн яг онгоцонд суух гэж байснаа нэрийн хуудас дахь дугаар руу залгаж сон гийхүүн 1974 оны 10 сарын 31-нд төрсөн гэд тоглоомонд оролцохоор бүртгүүлэхтэй. Би морь биш хүн. Та нарыг хэн болохыг мэдмээр байна. Хүнийг яаж ингэж чаддаг юм гэхэд 456 оролцогчоо дими юм бодох хэрэггүй гэв. Би та нарын хийсэн зүйлийг уучлах чадахгүй гэхэд наа онгоцондоо суу тэрэн дээр гэж авдаг юм да. Үүл хөдлөл болгоныг нь хинж байдаг бах нэ. Мөнгөө яаж зарцуулж байгаагаар нь бас шоу хийдэг байх л та. Дуудлага дуусч гийхүүн онгоцондоо суулгүй тоглоомонд оролцохоор эрс шидэн алхаж байгаагаар энэ бүлэг дуслаа. Лайк, subscribe дарж дэмжээрэй. Сан сэтгэлээ комент хэсэгт үлдээгээрэй. 2 дугаар бүлгээр уулзцгаая. Хувийн шалтгаанаар удааж магадгүй тул ойлгохыг хүсэж байна. 9 ангийн турш хамт байсанд баярлалаа. Та-даа!